Өнөөдрийн хичээл бол шүдний эмнэлэгт хэрэглэгдэх англи хэллэгүүд. Шүдний эмнэлэгт очихын тулд эхлээд цаг авах хэрэгтэй. Цаг амаар байна гэж хэлхийг хүсвэл. I'd like to make an appointment. Харин миний шүд өвдөж байна гэж хэлэх бол I have a toothache. Эмчид очиод яг юу болж байгааг тайлбарлах хэрэг гарна. Миний бүүлнээс цус гарч байна гэвэл My gums are bleeding. Харин шүд халуун хүйтэн мэдрэг байна гэж хэлэх бол My tooth is sensitive to hot and cold. Эмч үзлэг хийхдээ амаа том ангаагаарай гэж хэлнэ. Үүнийг англиар open wide. Please. Мөн рентген зураг авцгаая гэж хэлэх бол Let's take an X-ray. Үзлэгийн дараа эмч таны шүд цоорсон байна гэж хэлж магадгүй. Үүнийг англиар You have a cavity. Харин ахт араагаа авахуулах хэрэгтэй байна гэвэл Your wisdom tooth needs to come out. Хэрвээ та шүдээ ломдуулмаар байна гэж хэлэх бол I need a filling. Эмчилгээний өмнө нь өвдөх үү гэж асуух бол Will it hurt? Эмчилгээ дууссаны дараа эмч 2 цагийн турш мэдэж болохгүй гэж зөвлөдөг. Үүнийг англиар Don't eat for 2 hours. Мөн амаа зайлаарай гэвэл Rinse your mouth. Баяртай.